За бид нэр 5 минутын дараа хөдлөх вагонд яаран гүйж ирлээ. Өөр ханах яа өдриймэнда. За бид Ташкентаас Самарканд хүрэх хурдан гартын дэргэнд бид хэд суучид явж байна. Явах гэж байна. Одоо яг 9 цаг, яг 9-ийг боллоо. Бидэх тэгээд хурдан гарт дэргэм чи яг цагтаа хөдлөх баг тийм ээ. За нэг мэдсэн чи бизнес классаар ингээд явахаар болчлоо. Ус яа ингээд эндээс Самарканд руу 2 цаг 30 минут. 2 цаг 30 минут хурдны галт дээргээр яваад үрдэг гинэ. За тэгээд бизнес класс яагаад авсан гэх юм бол билет нь дууссан байсан овшиг. За тэгээд бизнес класс тэгээд авсан. Гэхдээ нэг зөрөө байхгүй. 215 сум гэдэг нь болохоор манайхаар 71 мянга. Энгийнх нь болохоор нэг 60 хэдэн мянга, 60 мянга авцаа. 10 хэдэн мянган төгрөг. Тийм 60 мянга. Тийм ерөөсөө нэг 10 хэдэн мянга. 10 хэдэн. Тий. Тэгээд чи бас хятадууд аягүй их явж байна. Тий. Одоо яг Самарканд руу явах болохоор жуулчд явж байна, тийм ээ? Тий, Самарканд руу жуулчд явж байна. За бид нар ч гэсэн тэгээд явж байна да. За ямар ч байсан тэгээд автобусаар за галт эргээр бүх зүйлээр явж болдог бүхэл юмар л явж байна. За. За тэгээд Самаркандд очиод дахиад гоё бичлэг хийнэ. За гүйсээр байгаа л 5 минутын өмнө орж ирж суулаа шүү дээ бид тий. Тэглээ. За. Тэр хоёр энэ Тэшт. Ядарч юм уу те? Дажгүй нөө. За. Хансаг бойс дээр явж дээ. За. Тэ хэнтрээ. Яа ингэ Самаркандд буугаад ирлээ. За мэдээ халуун ах шиг байна. Зургаан тапмаа. Тэ. За бид нар Самаркандын төвд за нэг юм буудалд ирлээ. За үнд мөн ямар байдгийг одоо үзэх гэж байна. Миний хувьд бол их гоё буудал санагдлаа. Өн төгрөгөн дээрээ
тохирчих юм бол тэгээд болж юм. Харин тий. Оо юм гоё хараа. Аа. Оо ямар гоё. Рахмет. Саламат. Друг, регистрацию сделаешь сейчас, да? Ага. Вот, за. Ийм өр өндөрлөө. 350 мянгаар. Самаркандын төвд. Wi-Fi тайлгна бүх юмтай. Гараараа хийсэн ийм 12 компот гинэ. Компот манайхаар бол зөв сокл юм да тий. Би компот гэдэг аваад ирж байна. Черригийн компот ямар гоё юмтай гэж тийм гоё.